Ой, тулгаа. Тулгаа басаач. Гадаа Хүүгийнхэн сүүг найруулах тэр. чи найруулчих л та. Юу яриад байгаа юм бэ? Одоо чиний хэлж тээ. Өмнө би найруулаач тээ. Чи болоод байгаа юм бэ цаа. Гүш бослоо чи. Газ хүүгийнхэн сүүг найруулах та. Би амар ядарч байна. Боо. Яг чи тодгор тасаач юм би чи тэнийг юм уу? Юу марахгүй ба штэ. За, суудан сүүг найруулах тэр юм. Чи болж гин үү? Ус буцалж гинэ. Тулгаа чи хурдлаа та. Ус буцалж гинэ гэдэг штэ. Чи халуун ус бусгаад халуун саундыг бэлдэж яахгүй яасан бэ чи? Буцалж гинэ байж л та. Мом зураг харалт юм ааш. Мама. Чи тэнэг үү мална? Яава. Ийм халуун цуу гэх юм бол хүүхд чинь тулгдчих өгдөг юм байгаа үстэй. Чи жоо хөргөж байгаа хөч штэ. Чи юу яриад байгаа юм бэ? Ямар ч аав хүн сойст байхгүй. Буцаад хурд хөргөд аваад ир. Яаж үрэх юм бэ? Наад хүү дуусан сойлдоо чи эргүү юм аа. Заавал шуурч ирчин. Ийм бэлбэр сувч ирээд өгдөө яах юм бэ? Яасан бэ? Ийм хурцсан сүү гэх юм бол хүүхд чинь гидсэн өвддөг юм байх үстэй. Үнэхээр ахалчаагүй юм ба чи. Бүр ямар ч аав хүний шинжгүй. Чи юугаад байгаа юм бэ нараа? Чи юу яриад байгаа юм бэ? Ганц сүү найруулж идэрч чадахгүй ийм арчаагүй аа байдаг юм уу? Түр чи найруулал та өөрөө. Би хүүхдээ хараад тэврээд байгаа үстэй. Олон хөхт юм бэ? Ямар хэцүү юм бэ нараа? Тэд яаж намайг найруулгээд байгаа юм? 45 градус дээр халаалт. Би яаж 45 градус мараад 100 градусыг би ялах юм бэ? Би цаг уурч биш дээ нараа. Чи ингэж мэдчих болтгүй юм уу? Чи эргүү юм уу? Тэнийг юм уу? Яаж ингэ мэдх юм бэ энийг чи? Яг чамаас хүүхдтэй болов. Чиний на момнор ч дээ сүү мө гардгуу мө нараа. Тэгвэл ингэ шаардлагагүй шүү дээ. Хүүхэд ээжийнхэн момор өсдөг шүү дээ. Юу сүү мө вэ нараа? Чи юу нэ? Миний хүүхэд сүү болохгүй гэдэг миний буруу юм уу? Цагаар нараа. Стокомтмар юм. Хүүхдээ том болоход би угсаж чамаас сална цаа. Уурсандаа тэгстэй нойроо харамлаад нараа уучлаарай. Би хотоогоо найруулъя. Би яг 45 дээр нь чадах юм шиг байна нараа. Би 45 дээр одоо найруулъя. Уучлаарай нараа. Одоо яг болцоо. Одоо яг 45 дээр баг. Чуцтай. Яг болцоо. Чи өөрөө Бүтүүч цаа. ястаа тэгчлээ нараа уучлаарай. Хүүхдтэй амар гоё ууч сүүгээ. Хараа. Энэ судалсан чинь 45 градус дээр нь яг сүүгээ гаргадаг юм байдаг гэж штэ гээзрээд. Ямар ч тийм ус буцлагч төвлөх шаардлагагүй дээрээс нь ус зэвшүүлэгчнээс гарсан цэврүүсээр хүүхдтэйгээ бодлоо. Шоколад гарал градус шууд гараад 55 45 100 градус гэд бүгдээ тохирохог нь хийчихдэг. Тийм тэгээ байдаг юм уу? Баяраа. Тэрийг хайр наван заяа зохицуулан заяа. Маргааш тэгвэл аваарай. Зүүт дотор яваад байгаа юм шиг өдрүүд болчихно тий. Уучлаа. Хараа. Таманах шиг тархины даралт та хүүхдүүд чинь анхаараа дутагддаг гэж штэ. Цоон болгож байгаа. Агаар дунтахаар хүүхд заяа. Шинэ унтаал өглөөс ирдэг гэж штэ. Одоо ахаараад гойвон заяа. Тулгаан бүгдийг зохицуулна штэ нараа. Ингэж унтуулдаг байхгүй юу? Нараа хүүхд авч. Цохоо. Тэнийг юм би Улаанбаатарын утанд ямар юм хүсних нахаар байдаг юм бэ чи цацсан. Би яаж идэх би хүүхдэд агаар гэдгсэн чинь хүчтэй төрөж байгаа байхгүй нараа. Хөдөө газар агаар байна уу гэсэн
чинь Улаанбаатарын утанд ямар агаар вэ? Итэ яа хар шин ингээд авалтаа байдаг гүлгнүүд чи тавчлаа. Яа айгуу чесэр хамбата. Чесэр дуурайд манай коронууд онд нь явж идэг шүү. Чугас тоглосон чи. Тэ олоод ойлгонтой гүлгнүүд. Өнөөдрийн хамтран ажилласан гейзер ус цэвэршүүлэгч байла. За энэ бол үнэнхээр бас гоё супер бүтээгдэхүүн байгаа. За та нарт одоо зааж өгөхөд бол доор хоёр ус цэвэршүүлэгч байгаа. За энэ бол цэвэр ус гарч байгаа. Карантины усыг одоо ингээд нөгөө зэвтэй усыг чи цэвэр ус болгочихж байгаа. За ингээд дарлаа. Ингээд яг 45 градустай ус гарч ирэх нь анаас рүү. За миллиграм нь хэмжээний байгаа. Миллиграмыг тогтоож болдог. Ингээд 260, 350, 500, 901 литр гэдэг. За ингээд ер нь хүүхдтэй ингээд янз янзаар сууг энэ тохируулаад өгчих юм. Тэгэл ус буцлагчийг ашиглаж өндөр тоггийн үед гаргаад бүлээсгээ дахин буцалгаадах шаардлага байхгүй. Нэгдүгээрт гэр бүлчин гоё цэвэр ундны устай хоол унд цайгаа цэвэр усаар ингэж уух нь байна. Хоёрдугаар энэ түргэн халаагаар нэм иж идтэй байх нэ. 9 градустай усыг хүссэн миллиграмаар ингээд авчдаг. Тэгээд хүүхдтэй бас найз нөхөд мөхөд одоо хин нэгэнд бэлгэлэхэд үнэхээр бас гоё бэлэг гэж би боддөг юм аа хувьдаа. Хамтран ажилласан гейзер Орсын ус цэвэршүүлэгч байлаа. Баярлалаа баяртай. За манайхаа бишиг таалагдсан бол лайк сабаа дараарай.